Хотын байгуулалтын яам, байгаль орчны яам, боловсролын яам, Төв аймгийн засаг даргын хамгийн газар тэгээд нийслэлийн удирдлагууд бид нэр ирээд ирээдүйн одоо жишээ нь шинэ Улаанбаатар хотын одоо дагуулхад шинэ суурьшлийн бүс маань яаж одоо хөгжих юм. Энэний одоо ерөнхий стратеги юм нь бол одоо жишээ нь хаяад ирлээд хамт байж байгаа Төв аймгийн одоо стратеги хөгжлийн стратегийнхэнтэйгээ яаж уялдах вэ гэдэг талаар түлхүү бид нар санал солилцлоо л да. Тэгэхээр одоо бол ингээд Төв аймгийнхан бол өөр өөрсдийнхээ хэмжээнд бас нэг бодлого төлөвлөсөн өөр ингэсэн стратегтэй сууж байгаа жишээний хот бид нар сая өөрсдийнхээ байр суурийг танилцуулаа. Яамдууд, чиглэлийн яамдууд энэ дээр бол бас өөр өөрсдийн саналаа хэллээ. Тэгэхээр энэ олон бүх одоо тийм тархаа байгаа санал хөгжлийн бодлогын төлөх юм стратегийн концепцүүдийг бид нэгтгэхэд нэг том цаасан дээр буулгаад энэ маань өөрөө бүс нутгийн хөгжлийн юм одоо зөв зохистой тэгээд тийм хөгжлийн стратеги бодлого болох ёстой. Тэгээд тэр талд нь илүү анхаарах ёстой. Ямар ч байсан ажил эхэлсэн энэ сайн мэдээ орон нутгийн төвшөнд хүмүүс маань бол бас өндөр реакцтай байна. Бид нар маань бол одоо бас бүс нутгаа хөгжүүлж, аймаг орон нутгаа хөгжүүлж гэсэн ирмэлзэл дүүрэн байна. Улаанбаатар хот ч гэсэн бид нар хотынхаа одоо шинэ суурьшлийн бүс шинэ дагуулхатай хайш нь яаж байгуулах вэ? Гэхдээ орон нутгатайгаа хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг талд нь цаашаа зөндөө харах юмнууд байна л гэж ингэж бодож байна.